За сайн байцгаана уу? Би Монгол Улсын Бердмуратын Сэрэг байна. За өнөөдөр Лавшаа брэндийн Дорхон аварга, Батцуур аварга, за Залуу орчлон Батмагна хоёрын оролцсон нэвтрүүлгийг үзье даавд. За сайн сайхан юу вэ? Тайван нөө бэлтгэлээ гээл. За 7 хоног хэд өдөр бэлтгэлээ. За 7 хоногийнхоо 6 өдөр гэж байна. Бүтэн сайн аврал. Та яаж энэ дээр бэлтгэл сургалтад хүчээ ирнэ. Бид ч гэсэн ялгаа байхгүй 7 хоногийн 4-5 өдөр бэлтгэлээ гээл. За наадмаас хойш амралт найр наадаа үнэлээ ачаалттай. Тэглээ ер нь бол айгүй их хөдөлгөөн их байдаг юм байна. За таны хэлдгээр нэг 4 хоног 5 хоног нойргийн явна гэдэг шиг юм боллоо шүү дээ. Өнөөдөр ч усыг сайхан үзэн. Энэ жилийн наадам бас сайхан боллоо одоо. Залуу орчлон Батмагна. Өдлөнчин одоо улсын начин багт нь бит хоёр бас заалтанд бас их олон таарсан юмс. Тэгээ одоо ерөнхийлөгчийн цомын бас үзүү төрөө. За заалтанд болдог одоо үлрэл болгоны байралтанд бас залуу орчлонтой бас олон таарж байрлалцсан. Тэгээд энэ жилийн хувьд бол яа харахгүй. Одоо өнгөн сайхан байрлаж одоо төрийнхөө наадам төрүүлсэн тэгээд Дархан аваргын хувьд бол одоо за би ч өөрөө бас жуудогийн хүн. Жуудогийн бас тэгээд хамт бас улсын шигшээд бас хамт байрлаж явсан. За тэгээд үндэсний бүхий хувьд бол одоо ноён оргил мундаг одоо Дархан аварга шүү те. Тэмцээнд гадагшаа явж ирсэн мэт. Юу нэг шүү. Тэмцээнд явахаар хөнгөн жингийнхэн зааварчсан тийм Хэцүү шүү дээ. жингээ хаасна тэгээд бид нар ч нөгөө гадагшаа дутагшаа нөгөө олон улсын тэмцээнд бас их явнаа одоо ч тэгээ сүүлийн үед явах нь жоохон багасчаад байна. Тэгээд Лавшаа брэндийнхаа авч явангууд нөгөө нэг олон улсын тэмцээнд явж байхдаа нэг коридорт одоо нөгөө өнөр нөгөө одоо нөгөө хал тогшиж байгаа хгүй. Өөрөө чинь олон улсын тамирчид ирсэн. Тэгээд нөгөө би ч нэг Казахстаны тамирч басан Казак хэлээ ярилцсан. Тэгснээр нэг хаалдах шаад энэ юуны өнөр вэ гэхэд өө иймэрхүү хоол ингээд Монгол хоол хийж байна ингээд иймэрхүү ингээд шүл ингээд та нарын бярта байдаг чи энэ юм байна да гэд амсч ирсэн нэг тэрнтэй адилхан сая бас бид олон улсын тэмцээнд явхад бас ингээд яхад гадаад хүчин гайхаж байгаа та монголчууд хаана яаж бярта байдаг. Бид нар ингээд барилдахаа яаж байгаа ингээд жим ингээ хасна тэгээд чи олон хөлсгийг гарна. Тэр нөхөч хүчээ энэс авдаг гэхээр та нар бяртаах нь аргагүй гэдээ бас тэгж л. энэс багасаа нөгөө бүх бол нэгэл өөрөө коолцсон гэдэг шиг байсан. Тэгвэл та тэр ялгаагүй л. Хаг юус ингээл хүүхдүүд энэ юус ингээл энэ угсаа бүх олон хүүхдээ ингээл өөдөгтэй байсан. Тэгээд Миний хувьд бол би ч одоо 13 наснаас эхэлж анх барилдаж эхэлсэн. Тэгээд 13 наснда Улаанбаатар хотод Монголын гаяа тасгалж шир багшийн удирдлаганд орсон. Жуудаа бүхийн секцэнд явж байлаа. Тэр үед бас аварга маань бас жуудаа бүхийн бас яг ид барилдаж байсан. Гадагшаа тушаа тэмцээнд явж байсан. Миний хувьд бол аваргуудыг хажуунаас нь хараад бас иймэрхүү бас улсын цолтон болно доо гэдэг. Иймэрхүү ах нар шиг одоо мундаг барилдана гэл. Хажуунаас нь харж л байлаа. Тийм миний хөөчөнд одоо ингээд өвдөг байсан ч гэсэн том өвдөгтэй шүү гэл ингээл те. Тэгэл ингээл тэр чинь ингээд хүүхдийн далд хумсарт би нэрээ тийм хүн юм шиг байна гэл. Саяны аваргын нөгөө яг өвдөг барьдаг гэдэг шиг нэг би анх тэр хотод манайх намайг нэг хүн дээр авчиад одоо аймгийн арс хурцраслан канат гэдэг багштай авчиж анх намайг шалгуулж ирсэн. Энэ хүүхд бүх болох нь үг. Тэгэл хотод ирсэн тэгээд ахыгаа дагаж яваад нэг багштай очил яг өвдөг байраал энэ буглаг байраал ингээл хөөзөө байраал бүх болох уу болно гэл. Тэгж бас анх шалгуулж байлаа бас. Би ч анх нөгөө Японд руу 2007 онд явах чинь хойч одоо бас нэг тийм юу байхгүй. Нэг шилийн нэг шууд банаа яаж хийгээд өгсөн. Нөгөө цалин буух хүртлээ нөгөө мөнгө байхгүй. Тэгээд сарамдас 10 хэд тураад. Тэгж л анх одоо бас Японд очиж. Тэгж одоо Монгол хоол их л хандаг байлж тэрээс. Япон гэснээс би чинь нөгөө өсвөртөө барилж байхдаа хүүхдүүд барилж байхдаа Японы нөгөө Нахко аваргын нэрвч сум охин тэмцээн болдог байсан. 2000 тэнд анх яваад нөгөө нас нь хүүхдүүд явсан. Тэгээд анх сум өгөхөр 14 хоног бэлтгэл хийгээд сум охин бэлтгэлд амрагдаад.
Тэгээд нөгөө тэмцээнд нөрөө би Монголоос явсан тамирчаас би ганцаараа хүрэл медаль аваад. Тэгээд намайг тэнд сумгоор авч үлдэнэ гэдэг. Тэгээ аврагын саяны хэлдэг шиг нөгөө хоолнд нь тэгээд асахгүй тэгээд бэлтгэлэнд сум уухийн бэлтгэл чи өөрөө бас маш их хүнд төвчээ шаарддаг. Тэгэнгүүтээ би гүйгүй би одоо нутг руугаа буцнаа би одоо жуудаа бөхөр байрлалтна үндэсний бөхөр байрлалтна гэдэгт сум уухаас асуучихлээ. Бас хоол унднаас чангаас бэлтгэлд нь бас шантраад бас. Манай би явсан өөрөө явсан сайхан заам болчих гэсэн бодолтой. Тэгээд явсан заа болготой заам ямарсан манай өөрөө жилийн заам байхгүй. Бодож байгаа боловч за батмагны чи одоо төрүүлэхгүй бол дахиад дараачлаа тарж харсан болохоо яриаш гэсэн бодлоо ирэл. Хонгор нутаг гэдэг дуу чи Миний хувьд бас 7-гийн даваанд би бас усын зам болчоод бас их баярлж хөөрөөд бас их тайван бас юу алдсан бас. Манайх ч манайх бахад харцаг усын харцагаас хойш ч манайх ч усын зам цолгож байхгүй. Авдгааж өөр урд нь 76 жилийн дараа би зам болж байгаа. 76 жилийн өмнө авдгааж гээд усын зам хүн байсан. Тэгээд тэрнээс хойш 76 жилийн дараа би усын зам цолоогоо тэгээд юу энэ чинь дараагийн даваа бодохгүй тэр чинь баярлж хөөрөөд манай нутгийнхан бөөн баяр нөгөө 50 байх юм дээр 50 бус алдчих байгаа байхгүй. Тэгээд дараагийн даваан дээр барилдаа ерөнхийдөө гаргаж чадаагүй бас тэгээд ер нь тэгээд тэр үед бас нөгөө одоо тэгээд нутгийн тэр одоо ер нь 50 л байх л хэрэгтэй юм ш. Дараагийн би чинь тэгээд баярлж хөөрөөд тэгээд юу дараагийн даваа мартсан. Энэ усын наадам төрүүлж үзэх ер нь бидний шиг ямар байдаг вэ чи их олон өдөр утсан да. Зарим мөхчүүд бол бараг тэгж байгаа шүү дээ. Би төрүүлүүл юм уу цол авал ингэж гүвэндээ мүндээ гэж боддоо шүү дээ. Хүүгэл тэгэл боддоо шүү дээ. Манай бимж орсон урсгах чинь харцаг болчихвол ингээл гургаа ингээл гүгээл. Тэрийг өмнө нь бас өөрөө хэлдэг байсан те. Хэлдэг ч юм уу ингээл нэг дуудлаа гэж байдаг шүү дээ. А би цол авал ийм би чи яг нэг усын зам болсон жилээ бас яг тэгсэн. Миний бүрэн төгсөө аврагыг би усын наадамд 10 онд төрүүлж яхад нь 11 онд төрүүлж яхад нь нөгөө яг үзчихсэн. Тэгээд нөгөө бүрэн төгсөө аврагч нь туг тойроод гүйдэг байхгүй. Хизээ нэг үед би нэг усын цолаах ингээд цол аваад цолоо ихүүлээд явал би бас ингэж нэг гүйндээ л бодсон байж яг усын зам болсон жилээ яг тэгээд тойроод гүйчдэг. Тэр өөрөө мэдгүй дараа нь үзчихээ юу санаа зовж байгаа юм. Сэтгэл хөдлөлч юм бас амар тэгж гарч байгаа. Одоо барилдаан таардгүй ч гэж яах вэ? Тэгэл би халаагүй үед л яг нэг гоё нэг халчдаг шүү дээ. Халаагүй байж байгаа би халаагүй байж байгаа одоо нэг хоёрын даваач гэдэг нь оноолтын нөхдөч яг тиймэрхүү үед л цочоо нэг арилаагүй байгаа шүү дээ. Тийм үед л байж. За ер нь миний хувьд бүхэл одоо бүхэл бөхчүүд ер нь одоо сүүлийн үед одоо тогтмол бэлтгэл хийгээд одоо үндэсний бүх маань бүр сайхан хөгжиж байна. Түрүү аврагын хэлдэг шиг 1-2-ын даваа гэдэг шиг анх цол аваад цолоо ахиулаад ер нь цол авцсан байж хаад. За дээшээ нөгөө барилдандаа ер нь одоо том цол авцсан. Дээшээ ер нь л тогтмол барилт шүү гэж бодлоо. Тэгээ 1-2-ын даваа ч юм уу мангар хэцүү. Тэгэл тэрийг гаталчингууд нөгөө жинхэнэ яг гоё нөгөө тайвшралтай одоо дээшээ ууз барилдах юм байна гээл. Одоо тэгээд одооний хувьд одоо тэгэл өдөр болгон бэлтгэл сургуультай хийж ш тэгэл ер нь тогтмол ер нь бэлтгэл сургуультай байж ижил дээшээ ер нь барилж байна. 1-2 өдрийн бэлтгэл алдагдангууд л нөгөө өрсөлдөгч маань уламжлал чангарцсан байж байдаг. Тэр нь бэлтгэл сургуультай л ер нь тогтмол хийж ивэл ер нь дээшээ барилдах юм бол хинтээч барилдсан ч ер нь тэгээд тогтмол амжилт ер нь ахдаг л гэж бодож байна. Энэ дотор Одооны хувьд байна тийм. яаж ч нэг ил гартай хоолыг гэр дараа нэг хоолыг авчихсан. Гэртээ одоо ингээл хотод ингээл байр нэгэл байж байгаа ч ингээл одоо ингээл бэлтгэл хийж байгаа хоол хөдөө очоод юм уу хэмээр ингээл нэг аялж найз нөхдөг нэг аялаад нэг уул ус руу явчих ингээл очингууд ил гал дээр хийсэн хоол цаанаас нэг гоё байдаг нэг хөөс мөс гараал нэг амт нь хүртэл өөр байдаг байхгүй сонь. Тэгэл амар нэг гоё л байдаг чи ил гал дээр ер нь л хоол хийдэг. Яриад бол хөдөө гадаа явахаараа л ерөнхийдөө ил гал дээр л хоол хийдэг. Янз янз аваад шүү дээ. За гэр авраг, дархан авраг, бацуур авраг, золоорслом, Батмагна хоёрын нэвтрүүлгийг үзлээ. Тэгээд сайхан ярьсан бай. Тэгээд авраг Арслан хоёрын нэвтрүүлгийг үзсэн чинь лошоо бэрэнтийнхаа за шүлийг одоо эдмэр санагдлаа. Одоо нийлээл
Бичлэг үзсэн чинь нэлээд л өсөх маягтай л болчихлоо шээ. За одоо ингэ бэлтгэлдээ явах гэж байна. Тэгээд яасан үед бас 10 минутын дотор бас борцтой шөлөө бас уучлаа. Тэгээд миний хувьд бол бэлтгэл сургалтаа өдөр болгон бэлтгэл сургалтаа хийдэг. За энэ үед бас яарч маарна бас тэгээд ажил төрөл гарна. За ясны шөл маань одоо энэ байгалийн амин дэм одоо бүх одоо эрдэс одоо бүх юмыг одоо нөхдөг болохоор одоо сүүлийн үед бас ясныхаа шөлийг бас голцоо хэрглэж байна. Наурзынхаа барилдаанд зориулж одоо сүүлийн үед их ясны шөлөөхөө ууж байна. Тэгээд тонгодохгүй бас Наурзын баяр маань болох гэж байна. Тэгээд нийт Казахстан олондоо Наурзын баярын мэд хүргэе да. Үндэсний брэнд Лавша 7 өнөخت 4 удаа шөлтэй хоол ид.